Хэрвээ чамайг аюулгүй байдлаараа дэлхийд дөрөвт ордог ахлах сургууль дээр байхад чинь гинтхэн зомби вирус тархаж сургууль руу чинь зомбинууд дайрвал чи яг яах вэ? Крашигаа очиж аврах уу эсвэл найзуудаа юу? Энэ бүхний хариултыг өгөх аним бол High School of the Dead. За монголоор бол үгснээ хийж ахлах сургуульд орвоо. За тэгээд манайхан subscribe дараад үзэхгүй бол зомбинд хазуулна шүү. Хичээлийн цагаар эмороод хийцүү зогсох энэ хүү бол манай голдруулах Такаши. Харин түүнийг загнах гэж ирсэн энэ ягаа өстийг Сая гэдэг. Гэхдээ хэдүүлээ заяа гээл явчих, окей? Манай Такаши ч гэсэн нэг тэнэг мангараар дуудаал. Ийм байж чи яаж төгснөө гээл. Харин манай хүн ухаан санаа нь шал өөр газар явж шít. Гэтэл энэ үед сургуулийн ашааг нэг нөхөр балбаад эхэлнэ. Багш нар түүнийг зайлуулахаар очтол нэг багш нь өнөөхийг заамдаж аваад хазуулцдаг. Нөгөө хэд нь түүнийг арай өгчөж байгаа юм шиг үсттэй. Гэтэл босч ирээд энэ хөөрхөн багшийг хазчих. Энийг харсан Такаши хар урдаараа гүйж ирээд Крашигаа ангиас нь аваад гарах гэтэл үгүй хичээл орж ийн гэсэн чинь шууд алгаж ийн тэр. Яа. За манай өний Крашиг Рэй гэдэг. Харин саарл үст бол Хисаши. Тэгээд гадаа нэг л эвгүй юм болоод байгааг хэлж энэ хэд маань ангиасаа гараад ямартай ч бие хамгаалах ганц хоёр юм цуглуулна. Тэгээд эхлээд цагдаа дуудсан дээрх гээд 102 руу залхтал. Хизээд бэлэн байх хэвээр 102 чинь бүр дуудлах хүлээж авах завгүй ачаалттай байдаг. Энэ үед сургуулийн цагаан хоолоогоор бүх сурагчдын анхааралд сургуульд халдлага болж байна. Бүгд яаралтай сургуулаас гарна уу гэд ярьж дуусаагүй байхдаа зомбийн тазуулга бололтой амь тавин орилоход бүгдээрээ ухаан мэдрэлгүй зүхтаж эхэлнэ. Манай эд ч бас гадагшаа гараад иртэл Япон хэлний сенсей зомби болчих. Гэтэл Рэй чин жадны клубыг ч гинөө ямартай ч өнөх зомбиг зүрхрүүн сүлбтэл яалаа гэж өгөхөвдөө. Тэгээд Хисаши түн туслах гэж очисон биш зомбинд хазуулцдаг. Харин манай Такаши энд анхныхаа килийг хийгээд бүгдээрээ дээвэрлүү гартал хот тэр чигээрээ сүйрж гинэ. Хаа сайгүй эмх замбраагүй байдал газар аваад хоёулаа яасан ч салахгүй гэсэн бестинаар хүртэл нэгнийгээ хайж зарим нь бүр амиа орлож шít. Харин манай эд одоо л нэг учрыг гадарлаж ямартай ч кинон дээр гардаг зомби гэдгийг ойлгоод сургуулийнхаа дээвэр дээр нуугдана. Гэтэл Хисаши баг-багаар зомби болж байгаагаа мэдээд өөрийгөө алахыг гуйсан ч Рэй түн тайртай болохоор яаж чадхад. Харин манай Такаши бол дуртай 2 дахь килээ хийдэг. Үүний дараа Рэй түүнийг буруутгаж ууралсан боловч эцээцт өөр аргагүй байсныг ухаардаг. Ингээд манай хүн Краштайгаа хоёулахнаа үлдлээ гэж. Энэ үед харин нөгөө заяач нь ангийнхаа аймхай котаг дагуулад зүхтах гарч сайж явна. Харин Рэйн аав нь цагдаа болохоор юу ч гэсэн аав руугаа залгаж үзээд хийгээд Такашигийн утсаар залгатал аав нь утсаа авсан ч охиноос нь ирсэн дуудлага гэж анзаарахч завгүй зомбитой тулдаж байтал утсан тасарч. Энэ эмэгтэй бол сургуулийн эмч Шизука. Энэ бүр ийм нөхцөл байдалд орчоод амар тайван өөрийнх нь дуртай кино шиг юм болж ийн гэд баг баярлаад байгаа юм шүү. Харин энэ лаг эмэгтэйг Сайко гэдэг. Тэр кендогоор хичээлдэг маш зоригтой нэгэн. Энэ хоёр маань харин багаж зэвсэг цуглуулах санаатай технологи ангийг нэгжиж гарна. Заяа өөрийгөө гоц ухаантай гэж бодд юм байна л да. Гэтэл ч ихэнх гоц ухаант нь кота байж таардаг. Ангийн хаалгаар зомбинууд юугүй орж ирэх гээл. Тэгсэн кота энд байгаа гард орох материал ашиглаад айл хэдийн буу хийчих. Тэгээд энэ хоёр маань ахиухан хадаас шүрүүп цуглуулж аваад ангиасаа гарлаа. Энэ хооронд нөгөө хоёр маань гал унтраадаг даралттай усыг ашиглаж зомбинуудаа холдуулж аваад харих зам нэг юм чинь хамт гэртээ харнаа гэсэн явж идэг. Харин Заяа кота хоёр маань баахан зомбинд бүслэгдэхэд Заяагийн урилга чимээ нөгөө хэдэд маань ч бас сонсогдно. Ядж хахад котагийн хадаас нь дуусаад Заяа бүр яг идүүлдгийн даваан дээр хажуудаа байсан гар дэрэлээр нөгөө зомбиг цусан оргилоор улгаж байхад нь нөгөөд бөөндөө ирээд ойр хавьд байгаа зомбинуудыг алаад гол дөрүүд маань цуглаллаа. Харин Заяа маань хөрхий шоконд орчиж. Тэгтээ яг нэг сая уйлж аваад одоо зүгээр. Тэгээд манай эд багш нарын өрөөнд амарч явах хооронд зурагтаар мэдээ гарч явах бөгөөд нийт өгсөн хүмүүсийн тоо 10,000 даваад байна гэж зарладаг. Бас болоогүй энэ үйл явдал зөвхөн Японд биш. Дэлхийд даяар өрнж хэдхэн цагийн дотор Үймэн самунд автсан байдаг. Нэгэнт байдал юм болсон болохоор манайхан тусдаа явах биш нийлж хамтрахаар болно. Тэгээд нуучнасаа гарч замдаа таарлцсан амьд байгаа хүмүүсээ бүгдийг аварч багтаа нэгтгэж эхэлдэг. Гэсэн ч сургуулаар дүүрэн зомби байгаа болохоор гарах гарцгүй болжээ өрхий. Энэ үед Заяагийн хэлснээр зомбинууд хардгүй зөвхөн сонсдог гэдгийг шалгаж үзэхээр Такаши доошоо буугаад үзтэл үнэхээр л үнэн байж. Тэгээд эдний анхаарлыг өөр тишээ сарниулаад чимээг үхэн гарах гэж байтал энэ нэг салгалсан юм чимээ гаргаад хавь ойрын бүх зомбинуудыг дуудчихна. Одоо тэгээд нэгэнт өнгөрсөн юм чинь ширлээд дундуур нь гүүгээ зүхтахаас өөр аргагүй боллоо. Энэ үеэр багт нэгдсэн туслах дөрүүд бүгдээрээ зомбинд бариулцдаг.
Манай эд ч нэг автобус олоод хөдлөх гэж байтал цаанаас нь бас баахан амьд үлдсэн хүмүүс гүгээд ирж байгааг харчаад манай Такаши яаж хаяад явах вэ? Тэгсэн чи Рэй тэдний дунд байгаа нэг Шидо гэж нөхрийг харчаад наатха хаяа, наа чи өгч явах та таарсан амтан байгаамаа гэсэн чинь өнөөх нь үнэхээр л хөгийн гар байд юм да. Хөлөө гимтээс нэгээ шууд хаяад явдаг ч баг шиг. За тэгээд эмч маань жолоогоо бариад зомби байна уу, хашаа байна уу хамаагүй зүгээр нэвт мөргөж гараал зогтдог. Гэтэл Рэй чи тэрнийг димийл аварсан юм да гэл байн өглөөлөдөг. Хотоос гараад нэлээд хоол явж исэн чинь сүүлд ирдэг хэдийн нэг нь гинт тусч ирснээ олон толоо юм яриад ямар ч шалтгаангүй ижиж Такашитай хамт явмааргүй байх гэж орилоо. Тэгсэн чинь Шидогийн санаа ижлээ. Энэ л худлаа ахлагч болох санаатай попорж агаад санал хурааж энтер. Бас олоогүй эн чин багш юм байна штт. Тэгээд өөрийгөө одооноос ахлагч гэсэн чинь Рэй уурлаад машинаас буучна. Ардаас нь Такаши бууж аргахдах гэж байтал хаанаас ч юм нэг жолоодлогоо алдсан автобус хурч ирээд манай эдийн хажууд онхолдчихно. Тэгээд манай хоёр хонгилд гаццсан болохоор Сайкотой хаана уулзахаа тохироод салж явахаар болдог. Гэтэл нэг дуулахтай зомби гарч ирээд манай Такашиг золтой л хадцсангүй. Аз болоход Рэй бас гайгүй зоригтой тулдаа л амьдултлээ. Тэгээд энэ хоёр маань алхаж явахдаа зам дээрээс нэг моцикл олж тэрийгэ унаад цааш хөдлөлөө. Харин нөгөө хэд маань ч бас нэг хотод дөхөөд ирсэн бололтой зам дээр түгжрээ зогсож яадаг. Харин нөгөө Шидо ч боломжийг ашиглаад охтууд найрах гэдэг юм уу хайн шин. Ер нь бол хамгийн суг гарууд л янз бүрийн боломж хайдаг штэ. Манай хоёр явсаар байгаад нэг хотод ирэхэд амьд хүн байгаа шин жалга. Тэгсэн харин нэг цагдаагийн машин олж хараад яваад очтол айл хэдийн чад хийчих. Рэй харин цагдаагийн бууг очиж аваад манай хоёр зэвсэгтэй боллоо ямартаач. Тэгээд цааш хөдлөөд нэг колонк дээр очиод бензин авах гэсэн чинь нөгөөх нь мөнгөө төлж өөртөө үйлчлэх юм байна. Ядж хахад манай хоёр хоёулаа мөнгөгүй. Тэгээд Такаши дотгошоо орж мөнгө хайж агаад бэлэн мөнгөний кассыг нь ухна. Гэтэл энэ үед нэг гангста гарч ирээд Рэйг барьцаалаад манай хоёрын мотоциклийг дээрэмдэн гинэ. Бас олоогүй эмэгтэй хүн олсон дээрээ Рэйг бас аваад явна л гин. Тэгээд Такашиг мотоциклийнхоо банкийг дүүрэг гэхэд манай хүнч түрүүн касснаас авсан мөнгөөрөө дүүргээд авна. Харин Такаши маань энэ үед овоо зоригтой хөдлөөд нөгөөхий чинь буудаж харахтуулаад зомбинууд цуглахаас өмнө Рэйг аваад зүхтдэг. Энэ үед нэг онгоцны буудал дээр онгоц хөөрөх гэсэн чинь баахан зомбинууд зам тагалдсан байхад нь нэг мэрэгэн буудагч бүгдийн тарих өгöd унгааж явах бөгөөд энэ эмэгтэй бол улсдаа шилдэг тавд ордог мэрэгэн буудагч. Бас манай эмчийн сайн найз гин. Харин манай эд төгжрэл зогссоор л нөгөө хоёр маань бас нэг хотод ирсэн боловч энд бүр хідэн нөхдүүд амьд хүмүүс рүү хүртэл буудаж идэх шүү. За ер нь л зах замбраагүй л болж дээ. Хүмүүс бүр хяналтаас гарч дураараа дөргиж байна. Харин нөгөө Шидо ч н олон юм хоцож попрол. Энэ янзаараа бүр шинэ ерөнхийлөгч болох нэ хориг. Энэ хэд маань нэгнийхээ аав ээжийг хаана амьдэрдгийг асуугаал гэж итэл Кота ч Заяагийн хажууд л байвал аав ээж чи яах вэ? Кэл бас тэгж яхад пикап лайн сайтаагаар юм аа. Бас олоогүй аав нь Нидерландд, ээж нь Францд байдаг. Өвөө нь далайчин эмээ нь хийлч байсан ч гинөө амар гэр бүлийн хүүхэд ч ах шиг. Тэгээд манай эд энэ Шидогийн бүлгийнхнээс салаад явлаа гэсэн чинь эмчи маань тэгвэл аваад үлдэнэ гэхэд Кота босч ирээд Шидороо буу тулгаж сүрдүүлж агаад ямартай ч эмчи аваад явна. Нөгөө хоёр маань харин нилээн дөхөд ирсэн боловч гүүрэн дээрх төгжрлийг харчаад яаж товлсон цагтаа амжиж очих вэ гэд үжэдэл буундуу гарах шиг болно. Тэгсэн энэ хэд маань зомбинд бүслэгджээ өрхий. Тэгээд манай хоёр мотоциклтойгоо нисч орж ирээл. Котад буу өгөөл, өнөөхөн ч амар буудаал. За ер нь л кино шиг л энэ хавийн зомбинуудыг цэвэрлэн дээ. Ямартай ч манай эд 9 минут уулзаад одоо яах ихээ ярилцчихсэн чинь эмч нөгөө найзынхаа гэрт очиж амрыг нэг запас төлөхөр байгаа гэд тэднийх рүү явахаар болно. Найзынд нь ирсэн чинь энэ танк шиг хуягтай машин ч бас тэрнийх гин. Даанч гэрийнх нь ойролцоо битдүү зомбинууд. Тэгсэн чинь манай эд зогтхын оронд зомбинуудаа зайлуулахаар болдог. Энэ хэд маань ганцхан өдрийн дотор ийм зөрөгтэй шийд эмгий болж өөрчлөгдсөн байж шít. Тэгээд манай хоёр гэртээсэн сейфийг онгойлготол баахан буусам. Кота ч бүр буу сонирхт юм байна. Бүгдийнх нь нэр загвар хаана үйлдвэрлсэн гэд гаргаахгүй мэдт юм байна. Америкт байхдаа бүр буудлахаар хичээлж байсан гинэ. Харин нөгөө гүүрэн дээр нөхцөл байдал улмалд ортож байхын тэр. Ядж хахад иргэдэн цагдаа нараа эсэргүүцээл жагсаал цуглаа хийгээл энэ зомби вирусыг Америкаас илгээсэн биологийн зэвсэг энтергээд бүр тэнэгтчих юм а. Тэгсэн цагдаагийн дарга нь яг одоо тарцгаахгүй бол бид хотыг ямар ч хамаагүй аргаар хамгаалгыг тушаалтай шүү гэд нөгөө толгоолоод байсан нөхрийг буудчихна. Харин нөгөө эмч маань эднийд байсан архийг олоод уучжээ. Тэгснээ манай хоёрыг өдөж хоргоогоод яг яах гээд байна гэсэн чинь ашгүй унтаад өглөө. Гүүрэн дээр бүр хяналтаа алдаад бульдозероор хүн зомби гэж ялгалгүй бүгдийг түрж гаргаал. Нөгөө цагдаагийн дарга чинь амиа хорлоол. Гүүрний хамгаалт буддаавалж манай эдийн гэрийн гадаа зомбинууд цуглалаа. Такаши энэ зомбинуудыг алж бусад хүмүүсийг аврыг гэсэн чинь Сайко түүнийг болиулна. Угаасаа бүх хүмүүсийг аварч чадахгүй болохоор амиа хорлохоос өөрсдөө юм болоод дуусна л та.
Тэгсэн энэ аав охин хоёр нэг айлын хаалгыг тогшоод оруулахыг гуйсан ч нөгөө хэд нь хаалгаа тайлахгүй байсан болохоор эвдлээ шүү гэсэн чинь онгойлгосноо аавыг нутгалчаад хаалгаа аачна. Охины ойлгох чимээнээр зомбинууд ойртоход Кота аргагүй ирэхэнд гал нээдэг. Тэгээд Такаши ч бас гарч охиныг аврахаар болж моциклээ асаагаад хөдлөндөө. Кота замын цэвэрлж өгөөд Такаши давхсаар яг очтол онголдчихноо. Тэгсэн ч манаа ойр хавийнхан зомбиг цэвэрлээд охиныг аварна. Одоо харин яаж эндээс холдох вэ гэдг л байна. Нөгөө хэд нь энэ хооронд юм хумаа бэлдээд машиндаа очиж байдаг. Харин Такаши охиныг үүрээд ханан дээгүр чимээгүйхээ алхаж явтал манай хэд машинтайгаа ирж ойр хавийнхан зомбиг холдуулж нөгөө хоёрыг аваад замдаа гарлаа. Нилээн явж байгаад энэ хэд маань машинтайгаа гол гаталж гэрийнхэн дээрээ очихоор болно. Тэгээд хотоор давхиж явтал замд нь торон хашаа татаад зам хаачиж яг хан мөрөгдхийн даваан дээр зогссон боловч Рэй машинаасаа унаад золтой л зомбинд бариулсангүй. Одоо нэгэнт мухардсан юм чин зомбинуудаа алхаасуур аргагүй болно. Гэсэн ч сумнууд нь дуусаад бүгдээрээ бариулдгийн даваан дээр гал сөнөөгчд хурч ирээд манай эдийг аварсан чинь тэр дунд нь Заяагийн ээж байдаг. Харин Такаши Сайко хоёр нөгөө эдээсээ нэлээд холдсон байсан болохоор салж явахаар болно. Тэгээд нэг мотоциклийн дэлгүүр олтол тэнд нэг газар уснаа явагч амар эмтэн байхаар нь тэрийг унаад ямар тач гол гатлаад давхиж явсаар оройч болж нэг сүмд хоноглоод өглөө нь гараад иртэл баахан зомбинууд. Тэгээ Сайко ч сүмээс олж авсан сэлмээрээ нөгөө зомбинуудыг кебаб болгож өгөөд нөгөө эд дээрээ ирэндээ. Тэгсэн нөгөө Заяагийн гэр чинь бүр орд харш юм уу хайшин нэмээд бүр амар харуул хамгаалттай. Энд манайхан зомбитай таарчна гэж айхгүй тайван байж болох нь. Харин аав нь их нэр нөлөөтэй том гэр бүлийн тэргүүн юм байна. Нилээн чанга хатуу хүн бололтой. Зомби болсон найзыгаа бас заавал нэр төртөөгөр өөрийн гараар алаал. Тэгснээ манай Котагийн буунуудыг хурааж аавна гэж дайраад манайхан бөөндөө нийлж эсэргүүцчээж арай гэж нэг болиулдаг. Тэгээд нилээд хоногийн дараа Такаши Рэй хоёр гэрийнхнээ амьд өгснийг мэдэхгүй ч хэлээ гэртээ харахаар болдог. Гэтэл яг энэ үед нөгөө Шидо ч сурагчтай аваад зүхтаж яваа нэг сайн үний дүрээр эдний харшид ороод ирсэн байдیں۔ Түүнийг харсан Рэй шууд гүйж очоод бууга тулгаж агаад хамаг булхааг нь дэлгэж өгнө. Шидогийн аав нь улс төрч хүн байж тэгээд өөрийнх нь хийсэн хууль бус зүйлсийг мөрдөд байгаа цагдаагийн охиныг Шидогийн багшилдаг сургуульд сурдгийг мэдчихэд сануулга болгох гэж Шидод Рэйг үлрээ гэж хэлээд Рэй маань төгсөх ангита 2 жил сурахаар болж. Энэ мэдчлэн Шидо аавтайгаа нийлж хийсэн янз бүрийн бодлонтой эргүүд зөндөө байд юм байна. Заяагийн аав нүртэл Шидогийн аавтай бодох тооцоо тойлгоно. Тэгээд Рейд наадхаа буудвал бууд. Ямар ч асуудалгүй ах нарын даа гэсэн ч Рэй буудаж чадсангүй. Гэхдээ л энэ бро Шидог үлдээнэ гэж юу аах вэ? Сурагчтай хамт гэрээсээ хөөгөөд явуулчихна. Харин энэ үед дэлхийд даяар нөхцөл байдал хэцүүдэж Америк, Орос гэх мэт орнууд зомби ихээр төвлөрсөн газрууд руу пуужингаар галж эхлэх бөгөөд тэдний байн Япон улс байж таардаг. Япончууд уг нь ирж байгаа 5 пуужингийн 4-ийг нь устгасан ч үлдсэн нэг нь байндаа тусч тухайн бүс нутгийн бүх тог цахилгаанаар ажилдаг төхөөрөмж, машин, гар утас, бүр хүний зүрхэнд суулгасан аппарат хүртэл ажиллахаагүй боллоо. Энэ үед манай эдийн байгаа харш руу зомбинууд бөөнөрөө дайрч нөгөө бэхлэл тентэр будаа олвоо өрхий. Манайхан ч бүгд л дор бүрнээ чадхаараа зомби алж байгаа ч гэсэн эднэр нь бүр дэндүү олоолаа болохоор Заяагийн аав нь хүүхдүүдийг зүхтаалгаад өөрсдөө эндхээ аргалж үлдэхэр болно. Аз таарч эдний гаражд байсан нэг машин хамгаалт сайтай байсан болохоор пуужингийн дайралтаас зүгээр өнгөрсөн байдаг. Гэхдээ л багасаа эвдрэлтэй байгаа болохоор энэ ах хуу жоохон засвар хийгээд ихий гэдэг. Тэгээд энэ хооронд манайхан чадхаараа зомбинуудыг торгоож байх бөгөөд ах хуу засвараа дуусаагүй ч гэсэндээ за одоохондоо л явж олно гэд манайхан бүгд машиндаа сууж аваад замдаа гарлаа. Хөөхий ард үлдсэн Заяагийн аав ээж хоёр нь яах нь ойлгомжтой болж ах шиг байна дөө. Манай эд хаашаач тавьсан бэ хаасаагүй зомби байгаа болохоор хувь тавилантайгаа эвлэрч тултахаас өөр замгүй болж байгаагаар аним маань дуусж байгаа. За тэгээд зомбитай аним таалагдсан бол лайк, subscribe дарахаа мартав. Дараагийн анимаар уулзтлаа. Түр баяртай.